телевизийн тулах 5 студ үзүүлж байна. Гэгэн хүсэл. Хүмүүн заяан төрсөн бид хүсэл мөрөөдөлгүй яаж амьдрах вүлээ? Хүний амьдралд жаргал зовлон хослон байдаг. Хүмүүс бид энэ бүхнийг туулж явахдаа ирээдүгөө сайн сайхнаар харж хүсэл мөрөөдөлтөд хүрэх сайн сайхан амьдрахын төлөө тэмцдэг. Бид энэ удаагийн нэвтрүүлгээ гэгэн хүсэл гэж нэрлсэн нь учиртай. Учир нь хүн хүсэл мөрөөдөлтэй байж л амьдралын сайн сайхан бүхнийг бүтээж болдгийг харуулсан хүмүүстэй уулзуулах гэж байгаа билээ. Агуу хайр хэмэх нэртэй бүлэг байдаг гэж сонсоод манай студийн хамт олон Чингэлтэй дүргийг зорьсон юм. Бидний очиход 3 сайхан нас тогтсон эмэгтэйчүүд угтан авлаа. Энэ бүлгийг Чингэлтэй дүргийн 17, 18 дугаар хорооны 8 иргэн сайн дураараа нэгдэн үүсгэн байгуулсан байна. Бүлгэр ажиллах болсон гол зорилго нь өрх толгуулсан эмэгтэйчүүд мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэдний асран хамгаалагч нар нэгдэж амьдрал ахуйгаа сайжруулсан байх юм. Би анх 2012 онд энэ Тэгшдийн төвийн сургалтанд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг энд семинарт суугаач гэж ирсэн. Тэгээд тэр семинарт суухаар ирсэн. Тэгээд тэр семинар суухдаа энэ Тэгшдийн төвийн хичээл суугаад тэгээд одоо бүлэг яаж байгуулах тухай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хамтран ажиллах тухай тэрийг ойлголтыг аваад тэгээд тэндээс сургалтанд суугаад дараад нь би дүүрэг дээр очиод өөрийнхөө тэр дүүрэг дээр очиод энэ 18 дугаар хорооноос хөгжлийн бэрхшээлтэй тэр гэр бүлийн одоо сонсголын бэрхшээлтэй нэг тийм эмэгтэй бас төрөлхийн зүрхэн сааралтай хүүхдээ асардаг нэг эмэгтэй ингээд бид гурав санаачлаад 17 18 дугаар хорооны сайн дураараа баг байгуулж тэгээд энэ үйл ажиллагаагаа эхэлсэн байнамаа. Тэгээ энэ эхэлснээ анхаа эхлээд бид нар бол одоо тэр бүлэг байгуулах гэдгийг мэддэггүй байсан. Тэгээ энэ семинар сууснараа бүлэг байгуулж хамтран ажилласнараа ямар зорилттой төрдөг юм бэ? Одоо тэгээ төсөлд яаж хамаарагддаг юм бэ? Төсөлд хамаарагдсан өргүүд одоо цаашдаа хамтран яаж ажилтдаг юм бэ гэдгийг одоо би тэндээс анх сурсан. Тэгээд энийг хэрэгжүүлэхийн тулд би 18 дугаар орны 2 одоо өрхийг сонгож аваад ингээд өөртөө 3 өрх болгоод тэгээд 7 хүнтэй одоо бүлэг байгуулад тэгээд бид нэр одоо Тэгшдүүрэн төвөр дамжуулаад айпа байгуулгын суурин төлөөлөгчийн тэр семинарт 3 удаагийн семинар суугаад тэр семинараасаа бас яаж одоо бүлэг байгуулж, яаж цаашдаа хамтран ажиллаж, яаж төсөл бичдэг, төслийг яаж хэрэгжүүлдэг гэдгийг бас тэндээс олж аваад тэгээд энийг хэрэгжүүлэхийн тулд би бас айпа байгуулгын 15 удаагийн хичээл суусан бид нэр. Тэгээд тэр хичээлээ төгсөөд төслөө яаж бичдэг тухай тэндээс аваад төслөө бичээ тэгээд айпа байгуулгын тэр суурин төлөөлөгчийн цаанаас нэг ирсэн байсан хин ч би одоо нэрийг мэдэхгүй тэр хүний хичээл суугаад тэгээд тэндээс одоо энэ ороо яг төслөө хүмүүс өгөөрэй гэсэн тэгээд би одоо юу 2 төсөл өгсөн л дөө нэг нь болохоор зэрэг ногооны төсөл нэг нь болохоор зэрэг өрхийн амьдрагааг яаж дээшлүүлж одоо яаж өшөө их илүү амжилт олох вэ гэсэн тийм төсөл байсан. Тэгээд 2 төсөл өгөөд нэг нь одоо ногоо тарих тэр хөлөмжний төсөл маань надад одоо хэрэгжиж 50 хүнээс шалгараад манай төсөл бол одоо хэрэгжиж бид нар дээр 2013 онд 32 квадрат метрийн хөлөмж орж ирсэн. Тэгээ энэ хөлөмж орж ирсэн гэдэг нь бол хамгийн гол нь бид нар бүлгээрээ одоо хамтран ажиллаж бүлгээрээ тэр төслөө бичиж бүлгээрээ хамтран ажилласных. Тэгээ тэр хөлөмжөө бид нар одоо 13 онд хөлөмжинд өгөрцөө тарьсан гадна талбаас хөлөмжинд өгөрцөө тарихаас гадна талбай бас ерөөсөө тийм юуг хөрсгөө газрыг сайжруулж бас ногоогоо тарьсан. Тэгээ бид нэр эндээс одоо бүлэг ямар гол чухал зорилттой байг бол хамтран ажиллаж бие биенээсээ суралцаагүй зүйлүүдээ суралцах. Тэгээд цаашдын дэмжлэг авдаг юм байна гэдгийг бол би энэ дээрээс маш их ухаарж бас босд хүмүүсийг ч гэсэн ийм бүлэг байгуулад ажилласаа гэж. Бид агуу хайр бүлэг байгуулаад тэрэн дотроос би ногоог хариуцж ажиллаж байгаа. Тэгээд тэр дэлхийн зөнгийн хөлөмжинд өгөрцөө тарьсан ил талбад төмөс хүнсний ногоо хүрэн манчин луун манчин тариалсан. Тэгээ бид нар болохоор бүлэг болж ажилласнараа бас ингээд олон төрлийн ногоо тариад
бас гэр бүлийнхээ амьдралд өөрсдийнхөө амьдралдаас ашиг орлогыг олсон. Бас ингээд бүлэг болоод ингээд хамтарч ажилласнараа бас олон талт үйл ажиллагаа явуулаад олон зэрэг янз бүрийн ажлуудыг бас хамтарч хийж эхэлсэн. Эсхийн урлал дээр шүрэн бүтээгдэхүүн, гар хатгамал, шүрэн чимэглэл бас ингээд наамал, хатгамал бүх бүтээгдэхүүнийг хийхин зэрэгцээ бас тэр хүнсний ногоогоо тариалаа зогсохгүй, хүнсний ногоогоороо бас өөртөөхөө хэрэгцээний тэр даршилсан ногоог бэлтгэж өөрийнхөө амьдрал ахуйд бас хэрэгжилж байгаа. Тэгээд тэр хүнсний ногоогоор олсон орлогоороо бид нараас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийнхээ эм тариан зарцуулаад бас ингээ өөртөөхөө амьдралд ч гэсэн бас өгөөжтэй байгаа. Бүлгээр ажиллах болсон гол зорилго нь өргөт толгуулсан эмэгтэйчүүд мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэдний асран хамгаалагч нар нэгдэж амьдрал ахуйгаа сайжруулах юм. Эдгээр хүмүүс эсхийн идэл, сүлжмэл, хэрээсэн уйдал, туузан хатгамал, шүрэн урлал, наамал урлалаар бүтээгдэхүүн хийж үйлдвэрлэл явуулахаас гадна зуны цагт төрөл бүрийн ногоо тарьдаг гэсэн. Тэд Италийн засгийн газрын бус АИФА байгууллагад төсөл бичиж хандсанаар ногооны хөлөмж аван түүндээ шинээр ногоо тарьж ургуулan амьдрал ахуйдаа хэрэглэж байна. iPhone хөгжлийн бэрхшээлтэй иргэд өргөт толгуулсан эмэгтэйчүүдэд тусалж дэмждэг. Тэдэнд тулгарч байгаа асуудлаар хэрхэн гарч болох арга замыг нь зааж өгөх, түүнчлэн багаар болон бүлгээр ажиллахад ямар үр дүнтэй байдаг талаар сургалт семинар зохион байгуулах, үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага үлээ. Тус байгууллагын санхүүжил тэр 21 аймаг бүх сумдад дэвшдүүрэн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 20 гаруй жил болж байна. Дэвшдүүрэн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр олон 10,000 хөгжлийн бэрхшээлтэй иргэд өргөт толгуулсан эмэгтэйчүүд эмзэг бүлгийн иргэд маань амьдрал ахуйгаа өөд татан бусдын адил ажил хөдөлмөр эрхлэн амьдарч байгааг бид бүхэн мэдэх юм аа. Цаашдаа эдгээр эмэгтэйчүүд өөрсдийн бүлгийн үйл ажиллагаагаа улам чадваржуулах, шинээр бүлэг баг бий болгох, тэдэнтэйгээ санал бодлоо хуваалцах, тусалж дэмжих хүсэл эрмэлзэлтэй явдгаа бидэнд ярьж байлаа. Бүлэг байгуулахаараа яадаг вэ гэхээр бие биенийхээ хийж сураагүй юмнуудыг хийдэг. Одоо шүрээр сураагүй байсан бол шүрнийхэн сургалтыг нэгнээсээ сурна. Одоо манай бүлэг чинь ногоо тарина, тэгээ шүрээрээ юм хийн, бас ойдол хийн, тэгээд бас наамал хийн, зөмбөл даваа хийн. Энэ бүхнийг бие биенээсээ суралцаад тэгээд цаашдаа одоо ингэж ажиллаж амьдарч өөртөө орлоготой ажилтай байхын тулд бид нэрээ ингэж хамтран ажиллаж байгаа. Тэгээ илүү их цаашдаа хамтран ажиллая гэх юм бол хүн бүр юмаа хийж чадсан, чадхцсан сурсан байх хэрэгтэй юм байлээ гэдгийг бас бид нэр эндээс мэдэж авсан. Тэгээд энэ суралцах гол юу нэхэр зэрэг манай дүүргүүдийн хороо дүүргүүдээр дамжуулаад бас энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн одоо сэргээн засах төв гэж бас нэг Аадрагийн төв байдгийн. Тэр төв нь байсан одоо бол улсын болсон. Тэр төв дээр бид нарт эсгийн сургалтыг зааж эсгээгээр юм хийж сурсан. Тэгээд одоо дэлхийн зүй олон улсын байгууллагын хайлтст орон нутгийн хүний хөгжлийн төвгөө тэн дээр болохоор зэрэг зөөмөл даваа тэр одоо ногооны сургалтыг тэндээс бас суралцсан. Тэгээд тэр Аадрагийн юун дээр бас шүрэн урлал, наамал урлалуудыг бас тэн дээр суралцсан. Тэгээ энэ суралцуулаад ингэж чадхцуулаад гарахаа зэрэг бид нэр хөдөлмөр бас тэр өөрсдөө гэрээрээ бие дааж юм хийж сурдаг юм сургалтанд сурсан болохоор бид нэр өөрсдөө ингэж чадхцсан. Тэгээ бие биендээ одоо ингэж хамтран сурж, хамтран ажиллаж тэгээд хийсэн юм бас үзэсгэлэнд хамтран гаргаж тэгээд төслөө хэрэгжүүлээд энэ эсгээгээр хийж урлалаараа бол бид нэр дэлхийн зүйн олон улсын байгууллага хайлтст орон нутгийн хүний хөгжлийн төвөөр дамжуулаад эсгээний тоног төхөөрөмж одоо тэр ноос самандаг тэр төхөөрөмж болон гэрийн жижиг одоо цахилгаан машины тэр төсөлд хамаарагдаж бид нэр одоо эсгийн ноос самандаг машин тэр гэрээ одоо жижиг үйлдвэрийн 23 ойдолтой юм машиныг одоо аваад гэртээ бас ингээд хүүхдийн жижиг хувтас тэгээд одоо жижигэн одоо зөөмөл тор юу л эсийг ингээд бид нар одоо хийгээд бас бие биендээ суралцаад ингээд бүлгэрээ хамтран нэгэн айл нэгэн өрг шиг ингээд явж байгаа даа үнэхээр их баяртай сайхан байдаг. Тэр АИФА байгууллагаар дамжуулаад бид нарт бас дэмжлэг болгоод тэр газрыг өсөж өгсөн, хөлөмжийг өгсөн. Тэгээд тэр хөлөмжийг байрлуулах газрыг болохоор дэлхийн зүйн олон улсын байгууллага хашаа бид нар байгуулсан байгаа. Тэгээд тэндээс болохоор ус, хөрс бүх зүйлийг бол тэр дэлхийн зүйн хангаж өгсөн. Бид нар тэгээд тэнд ямар ч тийм дутагдах зүйлгүйгээр тэр ногоог тарьж чадсан. Тэгээд бидний ногооны арчилгааны ажил хийгээд ус болоод бус тэр хөрс бэлтгэх бүх ажил дээр бол бид нарт дутагдсан байгаагүй. Өнөө жил бид нар тэр гол нь гадна талбайгаа ч гэсэн тэр хөлөмжөө ч гэсэн ингээд томсгочих юм бол бас өрөөгөөж нэрээ илүүтэй юмаа л гэсэн
бодолтой байгаа. Тэгээд IPO байгууллагад бас бидний амьдралыг дэмжих зорилгоор бас тэр тусалцаа дэмжлэг үзүүлсэн бас талархаж байна. Халуун дулаан гэртээ сэтгэлийн сайхнаар хүлээж авсан 3 ээжүүд дор өрнө өөрөөрийн зовлон бэрхшээлтэйч хэлж ярьж байгаа үгэнд нь нэг ч зовж сүдэрч ядарч байна гэж сонсохдохгүй байлаа. Энэ сайхан хүмүүстэй халуун дулаан яриа өрнүүлэн байхдаа бид агуу хайр гэсэн нэр ямар утга учиртай болохыг мэдэрч байлаа. Үнэхээр бүлэгтэй өгсөн нэртэйгээ адил агуу сэтгэлтэй юм байна да гэж бодож сууснаа нуух юу юм бэлээ. Эдгээр шиг олон бүлэг багууд бие биенийхээ тус тэмэр үүсгэн байгуулагдаж хүсэл мөрөөдөлтөд хүрцгээгээсэ. Тэгвэл бид зовлон гэрцүүхээс илүүтэй ад жаргал инээмсэгэл дүүрэн амьдарч байгааг харуулсан нэвтрүүлэг бэлтгэн уламжлахыг харуулах болно. Иймээс бид хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн хийхийн их хүсэл нь тээж ажиллаж хөдөлмөрлж байгаа эдгээр хүмүүстэй чин сэтгэлийн талархал дэвшүүлэн цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн нэвтрүүлгээ өндөрлөж байна. Нэр манай ажил хиймэл хөлтэй хүн ажилдаг гэсэн шүү дээ. Тийм хүн одоо ажил хийж чаддаг юм байх та. Хиймэл хөл ямар ажил хийж саадаг биш. Хөгжлийн бэрхшээлтэй хүн ч бусдын адил хөдөлмөрлөг хийдэг. Манай ажил хиймэл хөлтэй хүн ажилдаг гэсэн шүү дээ. Бүх нийтийг хамруулсан хүртээмжтэй нийгэм бий болгоход саад бэрхшээлийг арилгая.